Юу айцхан залуучууд бүсгүүчүүд Али Японоос завгаа мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ анх удаа юм киноны тухай ярьж өгөхгүй сууж байна. Ямар кино ярих вэ гэхээр Нихондо Ичибан Варуязра буюу Японы хамгийн муу залуус ус нэртэй Японы цагдаагийн түүхэнд болсон бодит явдлаас сэтгэлэн хийсэн киноны тухай та бүхэнд өнөөдөр ярьж өгье. Инабаши Жикен буюу Инабашигийн хэрэг нэрээр тэмдэглэгдүүлсэн энэ хэрэг нь киноны гол дүр болох Инабаши гэх бодит хүний амьдралыг кино болгосон тийм кино байгаа. Инабашигийн тухай товчхон ярил 1953 онд Японы хойд арал болох Хоккайдод төрсэн. Ахлах сургууль, их сургуультай жудогоор хичээлж байсан. Тэгээ Хоккайдод ранкаараа бараг 3-т орохоор тийм мундаг жудооч байсан. 1976 онд цагдаагийн газар ажилд орно. Тэгээд 2003 онд харт амхны хэрэг болон хууль бус олон хэрэг хийсний үндсэн дээр баримтлагдана. Тэгээ энэ канонд бол түүний цагдаа байх үеийн хууль бус эргүүдийг бүгдийг гаргадаг бөгөөд олон юм ярилгүй канонд орё. 1975 онд их сургуулаа төгсгчил хараахан ажилд орж амжаагүй байгаа Моробоши дээр жудогийн багш нь ирж Хоккайдогийн цагдаагийн газар оронтой гарсан хүн аав нэг чи ажилд орох уу гэж асуув. Гол дүрийн залуу Моробошийн 10 жилээс их сургуулийн төгсгөн хүртлээр жудогоор хичээсэн Хоккайдод ранкаараа 3-т орохоор мэргэжлийн жудооч байсан. Гол дүрийн залуу Моробошийн Хоккайдогийн газар цагдаанд ажилд орсноор одоо кино эхэлнэ. Ажилд ороод эхний 2 жил түүнээс бүтлгүүд л олдохгүй гэмт хэрэгтнийг хөөж яваад хоцорч өөр цагдаа нарт гэмт хэрэгтнийг алдна. Шинэ ажилтан дээрээс нь бүтлгүй болохоор ажлын дарамт түүнээс салсангүй. Цуг ажилдаг ахлах ажилтан өдөр болгон шахуу түүнийг дарамтлана. Муу жудоочин юу ч чадахгүй гэл. Мань залуу Моробаши ажилдаа уулна итгэвтэй. Өглөө хамгийн түрүүнд ирж цэвэрлэгээ хийн, хүмүүст цай бэлдэж өгнө. Хийхгүй юм байхгүй. Хаяа ажил дээрээ хонцгодог хинхэгтэй нэгэн байсан байна. Нэгэн өдөр ажиллаа хийгээд сууж байтал хутгатай хүн байна гэх дуудлагаар бүх цагдаа нар гарцгаана. Моробоши гарах гэсэн боловч сенпай чи зүгээр бичиг цаасны ажиллаа хийгээ байж игээд түүнийг үлдээн. Ганцаараа сууж байтал цагдаагийн газрын шилдэг ажилтан хойлоо явж юм уу гэж саналтай. Эндээс түүний ажлын амжилт нь эхэлнэ. Мань нэр гэмт хэрэгтнийг яаж хайж барих талаар өөрийн гэсэн тагнуултай болох талаар бүгдийг Моробошид ярьж өгнө. Цагдаагийн газрын шилдэг ажилтан гэх энэ залуу яг л нэг якузагийн босс шиг баахан хүүхэн тойруулаа суудсан, үнэтэй виски уусан. Энгийн нэг цагдаа биш байв. Манай залууч уушны газар болсон ярианаас маш их урам зориг авна. Маргаашнаас нь өөрийн нэрийн утсыг гудамжаар нэг тарана. Айл болгоны шууд хийн, уушны газар болгон орж өгнө. Би мөрдөгч Моробоши байна гэд таарсан хүн болгонд л нэрийн утсаа тааргаад байсан. Гудамжинд таарсан бүтггүй гаруудаа тааруул шууд зодоол өөрөө жудо хийдэг байсан болохоор зүгээр ганц тонгорол унгана. Зодод зодж жагаад нэрийн утсаа амруун жигхэн холгож ихэд ямар нэг юм бол заавал яраарэ гэд алга болно. 1970-аад оны Японы цагдаагийн газар хийснээрээ зэргийн аав нь цолоо авдаг байсан байна. Гэмт хэрэгтнийг барих юм бол 5 оноо, хар тамхи хураах юм бол 10 оноо, буу хураавал 15 оноо гэх зэрэг. Баахан нэрийн утсаа дараасны дараа Моробошид анх удаа дуудлага орж ийн. Тэр нь өмнө зодуулсан хулгайгаар манай ахад хар тамхи байгаа. Тэрийг нь хурааж аваад шоронд хийгээд өг. Гэмт хэрэгтнийг барьж олон оноо авах тусам хурдан цол арих боломжтой. Тийм болохоор Моробоши баярлаад шууд заасан газар руу яваад очив. Ороод учир зүггүй гэрийн өнгөчөж хар тамхиныг хайж эхлэв. Гэрийн эзэн гай болоод байхаар нэг тонгорч хаяад балкон дээрээс гавлж орхив. Тагтан дээр тамхи татж байсан эмэгтэй тоосон шинжгүй. Мэдээж энэ нэгжлэг хууль бус байсан бөгөөд ямар нэгэн зүйл олохгүй бол манай залуу хүнд асуудалд орохоор байв. Гэрийн эзэн цонхоор нэг орилоод гай болоод байхаар нь боож ухаан алдуулчаад хөргөчнөөс ус авч уух гэсэн боловч тэнд хар тамхи байж таар. Бүүн баяр болоод байж байтал гэрийн эзний дарамтанд байсан эмэгтэй өөр дахиад юм нуугаа байгаа юм шиг харцаар ширтээстэй. Дахиад хөлдөөгчийг нухаж үзэхэд дотроос нь буу гарч ирхэн тэр. Яа, шинэ ажилтан хар тамхи болон буу хураасан гэд шагнуулаад бүүн баяр. Хоккайдогийн цагдаагийн газар жилдээ 20 буу хураадаг байхад нэг муу шинэ ажилтан буу болон хар тамхи хураалаа гэд бөөн шууган. Эндээс тэгээд ажлууд араараас ундарч эхэлнэ. Нэр үнэн өсөөд ирэхээр хүүхнүүд түүнийг зүгээр байлгахаа болно. Уушны газрын эзэн хүүхэнтэй учир уруулаад авна.
Хэсэг хугацааны дараа нөгөө хар тамхи болон бууга хураалгасан бүлэг хууль бус нэгжлэг хийсэн гээд гомдол гаргаад байна. Чи нэг хошиг уулзаад иргээд Моробошиг явуулна. Явахаасаа өмнө төмөр хавтан биендээ зүүж аваад буу хураалгасан хүн Якузагийн бүлгийн гишүүн байсан бөгөөд манай цагдаагийн газрын шилдэг ажилтан эднэртэй холбоотой байсан байгаа. Бүлгийн байранд ирэхэд Моробошид мэдээлэл өгсөн залуу дэлб нүдүүлчихсэн. Уучлаарай гэд цайз өгöd байж байна. Кёкшин Кёкай Якузагийн бүлгийн баруун гар нь гарч ирээд манай залуу руу учир зүггүй ойрлж гарна. Чиний хийсэн нэгжлэг чи хууль бус үсттэй. Харин манай залуу буурасан хүн юу н хууль бус байгаа энэ дээрээ ойрлж өгнө дөө. Якузагийн залуу шалгаж байсан бол тоо инээж гарна. Ингээд мань хоёр муудалцаас илүүтэй дотн харилцаатай болж ах トゥ хоёр шахав болно. Хоёр биедээ тусалж бай ухааны юм яриад хамт уу. Энэ хойгоор Якузагийн залуу өмнө хамтарч ажиллаж байсан цагдаагийн газарт нь бухаад түүнийг байрвчлана. Энийг Моробоши мэдсэн ч гэсэн түүнд хийж чадах юм байхгүй байлаа. Якуза найзтай болсон энэ тэнд өөрийн тагнуултай болсон манай хүнийг хэдэн жилийн дотор Хоккайдогийн хөшигний арын нийгэмд танихгүй хөнгөө болсон байв. Уушийн гудамны хүн болгон тэрнтэй мэндэлж Якуза нар хүртэл ах шиг хүндэлдэг болсон байв. Өмнө нь тэр өөрийнхөө тагнуулаас мэдээлэл аваад гэмт хэрэгтнийг очиж байрдаг, юмыг хураадаг байсан бол сүүлдээ түүний буу хураахаар арга мэхэн улам нарийсан. Якузагийн бүлгийн асуудлыг шийдэж өгөөд харин Якуза нар хураалгах буу болон шоронд орох нэг хүн гаргаж өгнө. Энэ маягаар өөрөө бараг Якуза шиг болсон байв. Буу хураахад ямар нэгэн хүн заавал золиосонд нь явах шаардлагатай. Ах トゥ угийн барилдлага барьсан Якуза нэг залууг танилцуулж хар тамхи зөөвөрлсөн хэрэгээр шоронгоос саяхан сулгацсан орс хэлтэй чамд хэрэг болох байх гэж бодоод чи харж хандаж яваарай заяа. Орсуудтай ярилцаж буу оруулж ирэхэд чинь тус болно гэв. Одоо сүүлдээ Оросоос буу оруулж ирээд түүнийг хураасан нэрээр цагдаагийн газар авчиж өгч байв. Орос хэлтэй бацаантайгаа нийлээд хуучин машин оруулж ирдэг Пакистан залуутай танилцсан. Энэ бас хөдөлгөөнтэй гараа. Буу энэ төр зүүчихсэн. Пакистан залуу өөрийнхөө үеэлийг шоронд орохыг ятгахна. 2 жилийн дараа чи гараад ирнэ. Тэгээд авсан мөнгөөрөө Пакистанд очоод байшин бариараа энэ төр гэдэл. Буу хураалгахдаа заавал нэг хүнийг золиосонд явуулах шаардлагатай байсан. Тэгээд тэр хүндээ их хэмжээний мөнгө өгдөг байж. Үеэлийг дагуулж цагдаагийн газар орохдоо хураах бууга мартаж энэ төр. Эргэж ирээд зураг даруулж энэ төр том байгаамаа. За тэгээд мань дөрөвч ажлыг амжуулж өгнө дөө. За тэгээд мань дөрөв хэсэгтэй ажлыг амжуулж өгнө дөө. 1990-ад онд Японд галц зэвсэг ашигласан хэрэг ар араасаа гарна. Энээс болж цагдаагийн газар галц зэвсгийн эсрэг тусгай тасаг үүсгэн байгуулав. Цагдаагийн газрын дарга шин тасаг байгуулагдсан болохоор 7 хоногийн дотор хэдэн буу хураах хэрэгтэй байна. Моробоши чи энэ 7 хоног хэдэн буу зохицуулж чадах уу гэж асуув. Манай хүн ч асуудалгүй гэд Якуза найзаараа буу олуулаад цагдаагийн газар хураалгана. Эндээс эхлээд ямар нэг хүнийг золиосонд гаргалгүйгээр буу хураадаг болсон байв. Нэг өдөр Японы аль нэг салбарын цагдаагийн газрын дарга буугаар буудуулсан хэрэг гарч галц зэвсэг хураах ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай болов. Хоккайдогийн цагдаагийн газрын дарга Японы номер 1 цагдаагийн газар болох зорилготой байсан бөгөөд аль болох хурдан олон буу хураах хэрэгтэй болов. Моробошид дахиад чи зохицуулаач гэдэггүй байна. Мань хүн орос хэлтэй бацаан болон Пакистан хоёрыг Орос руу буу худалдаж авахар явуулна. Мань хоёр явсан боловч ганцхан буутай буцаж ирээд Моробоши бөөн өөр. Тэгээд өөр арга бодон Токиод байдаг Якузада хідэн буу явуул гэж захина. Харин нөгөө Якуза нь энгийн шуудангаар буу явуулсан байна. Мэдээж нөгөөх нь Токиогийн цагдаагийн газар баригдаад Токиогийн цагдаагийн газар бууг хурааж авна. Хэсэг бүтлгүүтэл үргэлжилж ажил ойлгохтой явахгүй байсан энэ үед Якуза найз нь түүнд санал тавина. Хар тамхиг эргэлдүүлээ. Тэндээс мөнгө орж ирнэ. Харин орж ирсэн мөнгөөр нь буу худалдаж аваад цагдаагийн газар өгье л дөө. Буу хураалгахын л төлөө штэ. Хар тамхи эргэлдүүлээ гэж ятгахна. Мань хүн хэсэг бодсны эцэст хар тамхиг зарахаар болов. Пакистан гаруудаар оруулж ирсэн хар тамхиг грамлуулаад Орос хэлтэй бацаанаараа заруулж байв. Мөнгө ч араасаа орж ирсээр бууг ч гэсэн хид хидээр нь цагдаагийн газар хураалгастай. Ажлын газараасаа шагнуулж цол ахин. Нилээн амжилттай үргэлжилж байв. Хэсэг хугацааны дараа Орос хэлтэй бацаан хурмаа хийхээр болсноо хэлэхэд карманаасаа хэнэгчгүй буудал 10,000 yen гаргаж ирээд бэлэг болгож өгнө. Орос хэлтэй бацаан ч гэр бүлтэй болж Пакистан гарч өөрийн гэсэн хоолны газартай болж бүх юм л урагштай байв. 1996 онд Токиогийн цагдаагийн газартай хамтран
Токиод буу худалдаж авах үйл ажиллагаа явуулна. Моробаши болон Якуза найз нь хоёр хуурамч Якузагийн дүр товирон өөр бүлгийн жинхэнэ Якуза нараас буу худалдаж авах үйл ажиллагаа хийж байв. Манай залуу өмнө жуудагоор хичээлж байсан болохоор хулгарч ихтэй байв. Энийг харсан нэг Якузаан түүнийг эвгүй харсаар цагдаа байж магадгүй гэж сэжигдэж байгаа нь тэр. Үйл ажиллагаа эхлээд амжилттай дуусах гэж байтал жинхэнэ Якузагаар буу гаргаж ирэн манай залуу руу тулхан хаанхын цагдаа байж жуудагоор хичээлж байсан уу гэд баах юм асууж өг. Буу тулгуулсан Моробаши юу ч хийж чадахгүй толгоогоо нуун хүүхэд шиг өөлж өрхөв. Жуудо хийгээд хийдэг биеийн хүч сайтай нэгэн ч гэсэн аимхай сэтгэл зүйтэй байв. Якуза найз нь арай гэж зохицуулан буу худалдаж авах үйл ажиллагаа асуудалгүй дуусав. Худалдаж авах үйл явцад асуудал гарсан гэд тэрээгээд Токиогийн цагдаагийн газар худалдаж авсан бууга бүгдийг нь аваад явна. Хоккайдод босч ирээд явуулдаг байсан уушийн газрын эзэн хүүхэн дээр очиход нөгөөх нь харт амхинд масурсан. Моробошигийн зарж байгаа харт амхинд орсон байгаа нь тэр. Моробоши уушийн газрын хүүхнийг цагдаагийн газар хүргэж өгнө. Харт амхинаас гарах арга энэс өөр байхгүй болохоор тэр. Хэсэг хугацаа өнгөрч амьдрал хിവэрээ л үргэлжлэнэ. Нэг өглөө Якуза найз нэрэн нэгэн зэрэг 200 буу авах боломж байна. Хонконгоос ирэх 20 хил харт амхийг хилээр асуулгүй нэвтрүүлвэл хариуд нь 200 буу өгнө гэж хэлж. Мань хүн шууд хийхээр шийдэн цагдаагийн газар гайл татврын албаны олон талын уулзалт хийж харт амхийг улсын хилээр асуудалгүй нэвтрүүлэхэд тохиролцсон. Үйл ажиллагаа эхлэхийн өмнөх өдөр Якуза найзыг нь том Якуза бүлгийн гингаар хутга барин сүрдүүлж харт амх хилээр оруулах гэж байгаа талаар бүгдийг олж мэд. Үйл ажиллагааны өдөр ирж гайлынхан харт амхийг асуудалгүй нэвтрүүлэн чихмэл баавгаан дотор жижиг боосон харт амх уут утаараа байв. Анх тохиролцсон 20 хил харт амх бус тэрнээс хэд дахин их 130 хил харт амх байж таарна. Якуза найз нь бүх харт амхийг хүргэж өгөх байсан бөгөөд явхаасаа өмнө нэг удыг Моробаши өгөөд бүдийг хүртэл баярлалаа андаа хэлээд алга болоод өгөндөө. Гэтэл энэ Якуза найз нь харт амхийг аваад уул мөргөө алга болсон байв. 130 хил харт амх улсын хилээр нэвтрэн алга болж эзэндээ очиг болохоор мэдээж тохиролцсон байсан бууга авч чадахгүй нь ойлгомжтой. Харт амхийг авах ёстой байсан Якузагийн бүлэг Моробоши дээр ирнэ. Маш их мөнгө болох байсан харт амх нь Орос сургуу алгуулсан болохоор Моробошигоос төл гэж шаардна. Орос хэлтэй бацаатайгаа хоёулаа алуулахын даваан дээр дахиад илүү хүчтэй харт амхийг хилээр нэвтрүүлээд өгөө гэд ам гард. Энэ их стресс бүртэлгүүтэл үргэлжилж байхад Карманаас нь найзынх нь өгсөн харт амх гарч ирэх нь тэр. Нэг удаа хэрглэж үзээд шууд харт амхинд орсон байт. Харт амхинд орсон бүтлгүү гарыг цагдаагийн төв хэсгээс шилжүүлэн хөдөө сум руу явуулна. Сумын цагдаа болгож ирэх. Залуу наснд хүч чадал, сэргэлэн цангаар амжилттай явсан залуу сүүлдээ харт амхич өвөө болж дуусна. Сүүлд түүний хийсэн хэрэг бүгд илчлэгдэж 2003 онд шоронд орсон. 9 жил хоригдох ялаа. Түүний энэ түүхээр нэлээд олон кино байдгийн нэг нь юм. Японы Хоккайдогийн цагдаагийн газрын бодит түүхээс сэдэвлэн хийсэн Японы хамгийн муу залуус нэртэй киног товчхон хүргэлээ. Сонссон залуустаа маш их баярлалаа.